Халаас өрөөний хотч. Хоёр янзын хотч бий. Нэг нь хотоо мандаг бол нөгөө нь хэвтрээ мандаг. Нэг нь хотоо хамгаалж боргодог бол нөгөө нь хэвтрээ харамлаж архирдаг. Нэг нь чон зуудаг бол нөгөө нь хүн зуудаг. Улс төрчид төрийн төлөө морь нохоо мэд зүтгэн гэх юм уу, эсвэл бид хотч нохоон үүргийг гүйцэтгэлээ. Ард толныхоо эрх ашигын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргийг маань хотч нохоотой зүйрлэж болно гэж яриад зүйрлүүлдэг болохоор улс төрчид бол хотч нохоо юм байна гэсэн бүдүүн тоймын ойлголттой болчихсноо нуухгүй. Тэдэн дунд зуумтгай, хуцамтгай, араас гэддэг, урдаас ноцдог, архирдаг, гияндаг, хотноосоо суулдаг, эзнээ урддаг гэд зүсэн өнгийн шид аран шинг үзүүлэгчд бий. Тэгвч хүнийг нохоотой зүйрлээд байхдаа яадаг юм бэ гэж ирээд сөрж ноцох хэдэр хэрүүлчин ч бас байх. Хүний нэр төрөө нохооноос салгаж явахаар зад заргалдаж байж ч мэдэх ус. Гэвч энэ бол адилтгал. Адилтгалыг үл ойлгох нь хүн өөрийгөө нохоо хэмгэж шууд нарийнсантай ялгаагүй. Адилтгалаар авч үзвэл дээрх бүх хэм шинжийг өөртөө агуулсан улс төрийн жинхэнэ хотч гэж хэлж болох хүн бол Нямдарж. Хотч хэмэхийн учир нь тэр Монголын бүх хуулийг мансан. Хууль бол түүний хонь. Тэр хүсэх юм бол муусаа момоо хоньнуудыг яасан ч чадна. Зүйлийг нь огтлоод, сүрэгтэн эсвэл бүр чононд тавьж өгч чадна. Энэ тухай дараа нь өгүүлье. Тэр улс төрийн халуун чулуу хүйдэн хайрга цас бороо салхишуургыг хамтал туулсан. Үүгээр нь үзвэл үнэнхүү хад суусан хашир улс төрч. Түүнд их оронч шилдэг хуйлч үнэн чударгааг хэлийг хэлснээ хинээс ч айхгүйгээр хаанч хэлж чаддаг гэсэн зүрх зоригтой гих багтаал оногддог байлаа. Байлаа гэдгийн учир нь тэр бол өнгөрсөн цаг. Одоо цагтхан ард түмэнд үндэслэлтэй эргэлзээ бий болсон. Тэрээр хятадын тагнуул гих 45 хуудас материалтай нэр нь холбогдсон. 1990 оны ихээс Нямдарж хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон. Тэднээс бэлэгсэлт авч үе Бээжин нисдэг байсан тухай тагнуулын газрын нууц материал 2000 оны ихээр олон нийтэд ил болон задарч тэр цагаас хойш өөрийнхөө бурууг нотлох гэсэн Нямдарж хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн баатарын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн юм. Энэ хэрэг явдал шувтарсан ч тагнуул мөн бишийн тухай сэдвт цэг тавигдсныг санахгүй байна. Тодорхой хэлэх юм бол генерал Баатар Нямдаржийг хятадын тагнуул гэж гүтгсэн гэдгээр бус улсын нууц задруулсан гих зүйл ангиар шийтгэл хүлээснийг хүмүүр санаж байгаа. Буруутгал нь Нямдаржийг тагнуул хэмээсний үүсгэл биш байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол шүүх Нямдаржийг урд хөршийн тагнуулын байгууллагатай холбоотой гэх мэдээллийг үгүйсгэечгүй бас батлаачгүй. Өөрийн тагнуул эсхийг хүртэл улсын нууцын зэрэглэлд хамааруулж төрийн хамгаалалтанд авсан энэ том толгой түүнээс хойш улам л зангахайсан. Өөрийн эрх дураараа хууль засаад л намдаа үүссэн фракц сөрөг үзэл бодол тунгуудыг доор бингдоод л өөрийнх нь улс төрийн орон зай хил хязгаар руу халдах гэсэн хэн бүхний өмнөөс архиран босч ирээд л шазаатлаа шазуур зуугаад л хэдэн жилийн өмнө Улаангом хотноо халахуудын төр барьна гэж юу байдгийг гэж олонний өмнө Омотон өөрийгөө тунхаглаж байсан тэрбээр албан тушаалтаа эрдэж улс төрд бяралхаж байгаа нь уулын хэрд яваа хүний үг. Гэвч уулын бэлд буухын цагт үнний дэнс өөрөөс нь тойрч гарахгүй байж мэднэ гэсэн айдас түүнийг улам л догшруулж байна. Улсын их хурлын гишүүн Тэмүүжин хууль зүйн дотоод хэргийн яамыг толгойлж байхад нь хуулийн бодлогыг алдагдуулж доо яамны үүрэг гүйцэтгэдэг болжээ хэмээн голоор нь онд шүүмжилснийхээ төлөө Нямдаржийн занал дайсанд болж хувраатгсан. Сайн ч мууч талаараа төрийн хотчийн үүрэг гүйцэтгэж буй Нямдарж ажил албан тушаалаа ургуулan ашигласан арвин намтартай. Улсын их хурлын дараагаар ажиллаж байх хугацаанд олон хуульд бодлогын зарчмын агуулгын шин чанартай нэмэлт өөрчлөлтийг нууцаар оруулж байсан болохыг үндсэн хуулийн цэц шалгаад тогтоож өгсөн. Хууль тогтоох дээд байгууллага болох улсын их хурлын эрх мэдлийг тэрбээр өөрийнхөө хэлснээр орондоо хүртэл хэрэгжүүлдэг байв. Нямдарж бол төр бол Нямдарж. Олон хүн одоо болтол ингэж бодож тэгж ойлгож түүнээс айдаг. Тэр өөрөө ч эрх мэдлээр хэрхэн далайлгахаа мэддэг. Нөлөөллийнхөө сүүдрийг нар тусчуу газар бүхэнд хүргэхийг тэр чармаадаг. Тэр насаараа төрд ажилласан. Бидний татварын мөнгөөр цалинжихаас өөр орлого тэр гих бизнес ч түүнд огт байхгүй гэдэг. Тэгсэн гатлаа Нямдаржтан тэр бумын өртөгтэй тоглох хаост амьдарч буй. Тэр нөлөөллөө мөнгө хөрөнгө болгон хувирах аргыг нээсэн учраас нөлөөллийн нөлөө улс төрд албан тушаалд орон зайтай байхыг санаархсаар ирсэн бололтой юмдаг. Туул голын иргдээр Алтчингийн алтангийнхантай хөрш зэрэгэлдээ амьдардаг түүний байр 1 сая $1 үнэтэй нь баараггүй баталгаатай мэдээлэл болсон. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18 дахь хорооны задгайд тус бүр $600,000 үнэтэй 3 давхар хаус 2 хүүдээ бариулж байгаа гэдэг. Их оронч нэрээ тагнуулч цолгоншингаар баллуурдаж хуульч алдраа орон дотроо гээгээд шудраг дүрээ түрээсийн байрны баянгаар сольж орхисон билээ тэр.
Гэвч улс төр дэх орон зайгаа харамлан хаацайсаар байна. Адилтгалаар авч үзвэл хэвтрээ манах хотод шиг тэр өөрийнх нь эсрэг үг хэл үйл хөдөлгөөн гаргасан хэлийн чөтөөс өрвөлдсөн босч эрх догшин аран шинтай хотож мөнөөхөл хэвтрээ харамлан архирагч лугаа адил тэр замдаа хөндлөсөх хэн бүхнийг ямар ч үнээр хамаагүй зайлуулахыг хүснэ. Баатар, Баасан, Инхвэр, Инх сайхан Тэмүүж нарыг тэр ёстол хөмхийндөө зуусан харагдана. 100 дахь чанар бол түүний оршин байхын гол үндэс. Зүрлвээс тэр хүн зуудаг нохой мэт.